баха уран сайхан хаврын минь төргий. За хаврын минь төргий. Монгол бол сайхан хавар болж. Хаанаас ирж байгаа лээ чи? Шөөдөөс ирчин дүүн. Шведээс. Тий. Шөөдөд манай энд ч гэсэн сайхан хавар болоод өстөр бороо ороод борооны дараах хэвээр нэг сайхан тийм гоё үнэртэй сайхан өглөө байна. Ногоон бүс сайтай болохоор чих сайтай. Ерхэд их гоё газар идэх юм шүү дээ, тий. Харин тий. Та Европтоос олон жил амьдарсан тий? Ер нь Европ руу гарах гол шалтгаан нь нэг ганцхан 8 гэж байдгийг гахаа зөөдөг үе гарсан шүү дээ манай тий. Байхгүй. Тэгээд мэрэгчлээ маш олон чадaltaй багш нар 8 руу орох үед бид хөгжмөө өөрөөд Европ руу гарсан л да. Ганцэг зөөснөөс хөгжмөө тоглоод олон улсын соёлтой танилцал болсон дээр яах гээд. Тэгээд 93 оноос хойш ерөнхийдөө бол Европт амьдарсан. Европ дахь цаг агаар өрн сайхан гоё хавар намрын гонигтай бороог ерөнхийдөө бүгдийг мэднэ. Харин тий. Өвөл бас их уйтгартай шүү тий. Маш их эрт харанхуй олж. Намрыг гонигтай гэсэн чинь зүгээр яг бодогдож шít нэрээ их бороо ордог шүү гэдэг. Айгуу гонигтай шүү дээ. Тэгээд л гэрээ санаад л тийм ээ. Харин тий. Хайр юм ахсаар. Цуцаар үе орж иржээч нэг гоё болдг юм да тэгээд. Харин тий. Игшилэн хамтлаг, бүрт хамтлаг гээл тантай саршгүй холбоотой сайхан дурсамжууд, сэтгэлдэг сайхан долгислыг сэргээдэг дурсамжуудаасаа хаваалцвал игшилэн хамтлаг, бүрт хамтлаг гэ таны амьдралтай саршгүй холбоотой. Энэ дуусахгүй айгуу том орон зайтай. Игшилэнгийн түүх. Өнөөдрийн Европт нэлээд алдарсан хунхуур түү гэдэг хамтлаг байгаа. Хунхуур түү гэдэг юуны туваагийн. Зарим нь мэддэг биднэрт бол юм бол яг этник хамтлагийн одоо Монгол нэг нүүдэлчин соёлтой угсаатнуудын хамгийн одоо алдартай хамтлаг хунхуур түү байхгүй юу? Бид 92 онд Туваад нэг тоглолт хийгээд тэнд хунхуур төөгийн 20 настай гавьяа жүжигчин Томат Геннадитай уулзаад анд найз нөхдүүд болоод тэгээд хунхуур төө 88 оноос хойшоо гарсан бид 91 оноос ирээд 92 оноос дэшегээ Европын зах зээл рүү гээд бид нар бас бие биенийгээ татсан хамтлагууд. Гэхдээ хунхуур төөгээр бол хэр бахархан. Игшилэнгийн хувьд бол мөрөн орын төрөл байсан. Тэгээд тэр нийгэмтэй холбоотой асуудал ярих бол дэмий. Гэхдээ энэ тусдаа сэдв болох юм бол энэ өөрөө хоёр нэмэг холбосон уран бүтээлч цөөхөн байна л да одоохондоо. Яг бидний үеийнхээс дээш байхгүй юу? Хоёр нийгмийн холбоос дээр юу ярьдаг вэ гэхээр бүгд найрамдах Монгол ард улсын үеийн марксизм, ленинизм үеийн онол ертөнцийг харах үзэл хөрөнгөтн орныг бидний сэтгэхүйд буулгасан буруу зөрүү алдаатай мэдээллүүд дотор бид шал өөр ойлголттойгоор бид Европын хил рүү давж орж ирчихсэн. 93 оны 6 сард бид анхныхаа тоглолтыг Германы Вильсхофен хотод хийсэн. 6 сарын 13-нд 14-нд. Тэгэхэд Монгол улс гэдгийг бол зөвшөөрдөггүй байсан. Өнөөдрийн Германууд. Яагаад зөвшөөрдөггүй гэхлээр тухайн үед их олон улс дахь Монголын геополитик бол хаагдмал байсан. Монголыг Хятадын Монгол, Орцын Монгол гэж хоёр хуваадаг байсан. Дэлхийн газрын зураг авч ирээд бидэнд үзүүлэхэд үнэхээр тэнд бүгд найрамдах Монгол ард улсын газар нутг бол байдаггүй. Орцын Монгол дотор хамаардаг байсан. Орцын холбооны улсын болдог байсан. Бидний өөрсдөө бүгдээ Орос сургагчтай байсан. Оросоос хамаардаг байсан. Сөүл Цэдмод аргыг тийш аваачаад чад болгож байгаа. Бүх үйл явц бид хил дотроо Монгол байгаад байсан болохоос биш 100% Оросоос хамааралтай. Бидэнд ямар ч эрх чөлөө байдаггүй байсан байлгийг бол ойлгож болно. Тэр чинь өнөөдрийг гэр баш. 30 жилийн өмнө лидэж ажиллажсэн. Дараа нь бид Италид очсон тоглолт хийсэн. Итали бас л ижилхэн. Унгар өөрөөр хэлбэл тухайд Европын холбоо бол үүсээгүй байсан. Герман Дойч марктай, Итали лиртэй, тий? Унгар болон Урмын, ийшээгээ Нидерланд, юунод Люксембург, ийшээ Бельги, Франц
бүгдээрээ тусдаа визтэй. Бид 10 хэдэн виз авч энэ улсуудаар явсан. Явсан. Тэгэхээр Монголын тухайх байр суурь бол Монгол бол Оросын Монгол гэдэг Монгол гэжсэн. Тэгээд яг ийм цаг үеийн сэтгэл зүй 30 жил дотор өөрчлөгдсөн сэтгэл зүйн хооронд асар хурдтай өөрчлөлтүүд үүссэн. Бидний тэр нийгмийн тухай яриад ч өнөөдрийн хүүхдэд ойлгоход хэцүү боломжтой ирнэ. Тийм байна. Би ч гэсэн танаас сонссон чинь ямар сони юм бэ гэ. Тэгэхээр тэр геополитикийн бодлого гэдэг, улс орнын бодлого гэдэг бас айхтар байна шүү, тий. Бүр бидний огт мэдэхгүй. Тэгэхээр нөгөө юм үзэж нүд тайл гэдэг нь бас л зөвл юм байна л да. Нэг талдаа. Тэгээ та нар маань тэгээд 10 хэдэн жил Европод Монгол гэдэг улс чинь тэгвэл бие даасан ийм соёлтой 5 засгаар тогтнолын нэг соёлын нэг хэлбэр нь морин хураар дамжуулаад сонгодог эдгээр зүйлсүүдийг тоглож болно гэд таниулж явсан байх нь шүү дээ. Бас тийм өнөөдөр шиг тийм ойлголт бол байхгүй. Тэр тусгай тогтол болно. Одоо тэр нэг маркетинг, тэр менежмент бидэд ямар ч тийм ойлголт бол байхгүй. Бидний ойлголт чинь шал өөр ойлголт. Бид итгэцэн хагас зэрэгжилтэй ердөөсөө коммунизм бүтээгдэхүүнүүд шүү дээ, яг үнэ хэлэхэд. Тэгээд бидний оюун санаа маш их өөрчлөлттэй. Бидний 21-22 нас бол цэвэр коммунистууд байсан. Тэгэхээр Монголын нийгэм тэр чигтээ боловсролын систем нь өөр байсан. Эдгээртэй харилцах. Одоо бол бүх юмнууд гоё тэгшээд агтайхан болж байгаа нь энэ. Бид нэр 94 онд Португал хунтайч Оливер Шанти гээд агуугантаас уулзчихлаа. Энэ мөнхөн хотод Satwa World Music гээд Satwa гэдэг бид нар Enigma-г мэддээ шүү дээ. Enigma-г аягуулсан мэд. Агуу нэг манай уртын дууг те маш гоё найруулж бүгчийн дууг дэлхийд цацдаг гэсэн чинь. Enigma бол Satwa World Music ажууд бол жижигхэн өрөө түрээслэгч аахгүй юу? Satwa World Music маш том дэлхийн хөгжмийн ийм том студ. Тэгээд энэ дээр манай гисгэлэн хамтлагийг урьж тэнд бид нэг 12 бүтээл дээр ажилласан Оливер Шантигийн. Бид 22 настайдаа 25-26 мянган Dutch mark-ийн том гэрээ дээр хийж явж байсан. Хэдэн жилийн дараа. Шал өөр орон зайраар бид шилжиж байсан. Тийм байна. Бид бүтээлүүд өнөөдөр хүртэл дэлхийд гисгэлэн. Бид 94 онд бидний бичүүлсэн ариун уулын оргил гэдэг нэг CD Field Lancet гэдэг нэг юм сонин гоё цомог. Тэр болохоор тагчи болон дал бясалгал буддизмтэй ойролцоо холбоотой CD. Тухайн жилээ 2 сая гаруй зарагдчихсан цомог байхгүй юу? Би тийм үйл ажиллагаанд оролцож тийм бүтээл хийж явж байсан гисгэлэн. 2000 онд бүртэг бид байгуулахад Хайнрих Хара гэдэг 80 насны ой зориулсан тэр герман үгнийг бид нацист гэж дотроо бодож байна. Тэр бол Гитлерийн зүүн тал зогсдог SS офицер байхгүй юу, Хайнрих Хара. Хоёр том онгоцыг Гимлаа руу эдгээр тагнуулан онгоцыг явуулсан гэсэн түүх байдаг. Хоёулаа осолцсон. Тэрнээс нөгөө нэг төвдийн ламнар ласта осолцсон байсан онгоцноос Хайнрих Хараг амьдар нь олоод Далай лам багшийн дэргэд 7 жил амьдарчаад 7 years in Tibet гэдэг 7 жил төвдөд гэдэг номоо бичээд Холливуд том кино болоод манай өөрөө эд ингээд хамаг нууцсан дэлгэцсэн. Тэгээ SS амар зөв офицер байхгүй. Тэр 80 насныхаа агаар бас биднээс урьж бид пасаууд гэртэн бас олж очиж бас ингээд үйл ажиллагаанд нь оролцсон. Өөрөөр хэлбэл коммунизм үеэс SS офицер гэдэг бидний амар хол тийм орон зайд ингээд туулсан. Тэгээ Хайнрих Хараа Далай лам багшийн хамгийн сайн найз аргагүй те. Оливер Шанти бас Далай лам багшийн хамгийн сайн найз өөрөөр бүх бүтээлийг Далай лам багш зөвлөж хийдэг. Тэгээд эдгээр 2000 онд 16 удаагийн тоглолтыг Милан, Веронагод дамжуулсан Далай лам багшийн ихтгэл зориулаад манай бүрт хамтлаг тийм бас тэр тоглолтод орж явж байсан. Тэгээд энэ нөгөө нэг өнөөдөр чинь ингээд Go Mongolia гэдэг те дэлхийд Монголыг танилцуулахад анх удаага юм шиг гэдэг манай монголчууд одоо сэрээд байгаа шүү дээ амар гоё. Тэгээд тэнд очиод 2003 онд 2004 онд өөрсдөө тоглолтуудыг тавихад бидний тоглолтыг монголчууд хурцгаагүй үздэг байсан. Ерөнхийдөө бол маш үнэтэй талханд мөнгө өгс хамаагүй дээр байсан бол одоо нийт монголоор бас юм бас хардаг таньдаг сэрээд яг өрнөн зэлэн байсан болохоор газар нутгаач гэсэн зараад идэв бас
айхтар хурдтай хөрөнгөний төлөө дайраад явчих шиг боллоо. Нийгмийн ерөнхий үзэл санаа, ус байх тэр ёс суртахуун системээ олоход одоохондоо тэгэл хэцүүлэх шиг шүү дээ. Наад ингэж ярихаар урт удаан хугацааны түүхэнд гамшиг гэж хэлж болохоор улсуудад үзэл суртал соёлын хувьд дарагдж байсан 400 500 600 мянга үлдсэн байсан мөртлөө тэр дундаас босож ирээд одоо ингээд бүрэн бүтэн ингээд байх гэд оролдож байгаа бид монголчуудын хувьд бол та сая айгүй маш чухал сэдв хөндөж байгаа байхгүй юу. Гэвчиг тэгэж хүн хэцүү бүх зүйлийг тууж гарч ирсэн мөртлөө сүүлийн 30 жилдэл бүр бүтээсэн зүйлсүүдээ маш харамсалтайгаар утгаараа сүрүүлж байна л да. Тэр жоохон харамсалтай. Яг жинхэнэ тэр монгол хүмүүсүүд нь байна уу гэж бас бодох хэрэгтэй юм байл. Яг. Энэ монгол хэл сурцсан. Тэгээ яг ингээд зүгээр ингээд бид нарт харахад монгол боловч бэлтгэгдсэн гадны тагнуулууд бас байх үедээ гэж бас зүгээр бодохоор манай төрийн том бодлого дотор ийм тагнуулууд одоо аль хэдийн ороод ирсэн байх үедээ. Саяхан би бас нэг ийм ихтэй сургуулийн гадаад харилцааны би консерваторийн гадаад харилцаанд ажиллаж байсан. Тийм болохоор ихтэй сургуулийн гадаад харилцааны ижил төстэй тийм үйл ажиллагааг одоо хариуцдаг найз нөхдүүдээс уулзаад тэгээд зарим нэг дээд сургуулиуд руу орлоо одоо. Гадаад оюутнуудын судалгааг би ч ингээд хэмдэж хэрэггүй өөртөө судалгаа хийдэг хүн байхгүй юу? Тэгсэн аимшигтай төв зураг нь гадаад харилцааны дамжаад маш олон оюутнууд Монголд байна. Гадаад иргэдүүд хэдэн мянгаараа байна. Энэ олон мянган юуны оюутнуудын 90% дандаа хятадууд байгаа байхгүй юу? Тэгээд бүр хятадуудын тоо томшгүй амар. Ихтэй сургуулиуд мөнгө хийхийн тулд гадаад оюутнуудыг мөнгөөр сургахын тулд нааталтай өөр монголчуудыг аваад байгаа юм шиг боловч цааталтаа нэг ихтэй болно олон улс хоорондын нарийн бодлого байхгүй зүгээр л мөнгөөр маш олон хятадууд энд орж сурч байгаа. Манай соёл урлагийн салбарт эдийн засаг тэгээ багшийн их сургуулиуд дээр энэ эрдэм гэдэг ихтэй сургуулиуд дээр замбрааг өгөхөд. Тэгээ би зүгээр дотроо логик байдлыг бодож байгаа. Асрыг бэлтгэгдсэн хятадын тагнуулууд бас магадгүй энэ дотор дахиад өөрчлөлт хэрэг хийх юм бол дотроос ингээд гараад ирэхээр хурдтай байдалч аль хэдийн Монголын хэмжээнд үүссэн бас байх үедээ. Одоо ингээд харахад айгүй гоё ярьдаг шүү дээ бид нар чинь. Монголд тутахааргүй гоё монголоор ярьцгаа. Ингээд ярихаар нөгөө таны угсаатны хөгжмийн судлаач гэд тэгэхээр та альва зүйлийг ингээд цогц хэлбэрээр нь хараад байдаг юм байна гэж харагдсан. Тэгээ таны яриан дээрээ сая яг тэр бас гарч ирж байна. Тэгэхээр угсаатны зүйн чиглэлийг судлаад явхаар одоо яг Монгол хүн бүрийг хүсэж байгаа язгуур, гүн, гаргалууд гэдэг зүйл яахаар байхгүй ингээд нэхэгдээд тэрийг ингээд дотроосоо одоо ингээд юу гэдгиймдэ харангад илдээд байна гэхүү. Тэгэхээр таны хийж байгаа судалгаа, гаргаж ирж байгаа үндэсний энэ соёлууд нь тэрийг ингэж ард түмэнд маш ийм одоо ойлгомжтойгоор хөгжмөөр дамжуулж өгöd байгаа нь их тийм дүүд нь одоо их сэтгэгдэл төрүүлсэн. Тэгэхээр одоо энэ олон жил та ингээд урт хугацааны явцад морин хууртай холбогдсон таны түүх чинь их хуур тоглож байгаа. Тэгээд ингээд уйсаад орцсон юм байл шүү дээ. Тэгэхээр угсаатны судлаач хүний хувьд таны бүр одоо нэн сэтгэл зовниж байгаа асуудал нь юу байна вэ? Энэ өстө бүр үнэхээр эрхий дараад бид нар бүгдөө мэдмээр байна шүү монголчуудаа гэвэл үндэсний их найрлал хөгжим гэж Монгол бас байгаа. Үндэсний их найрлал хөгжим. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой орон зай татвар тухайн үндэсний их найрлал хөгжим төрийн бодлохоор ингээд хөгжиж явах хэрэгтэй том бодлогын асуудал юм. Энэ дотор байгаа дорны хөгжмүүдийг авч үзэх хэрэгтэй. Ятаг хятадд үйлдвэрлэж байна. Монгол үндэсний хөгжим хуучир хятадд үйлдвэрлэж байна. Монгол үндэсний хөгжим шанц хятадд үйлдвэрлэж байна. Монгол үндэсний хөгжим ёочин хятадд үйлдвэрлэж байна. Дээрээс нэмээд хятадд үйлдвэрлэдэг ПИПАГ Монголын хуунарын хөгжимж оруулж ирэх гэж байна. Энийг дагсан үндэсний дотгол дотор хятадын дуу хөгжмийн нөлөө байна.
ингээд аль хэдийн ороод ирсэн байж байна. Энэ нь энэ цаг үед орж ирээгүй. Энэ нь одоо Монголын их гүрэн улсуудын хэмжээнд тухайн ордны дуу хөгжим нь дорны соёлууд давмгаалдаг байсан. Монголчууд Монгол гэж биш дэлхийг тэр чигтээ багтаадаг улс байсан учраас тэр дуу хоор хөгжмийн соёл дотор торны замаар орж иж байгаа соёлууд байна. Эзлэгдсэн улс гүрнүүдийн авьяастангууд нь байна. Тэгээд энэ Хятадаас болоод бус улсуудын дуу хоор хөгжмөд их Монгол улсын үед Юан гүрний үед 512 хөгжим, найрал хөгжим байлаа гэж бид яриад байгаа боловч энэ нь монголчууд бүгдийг асар том орон зайд харж байсан учраас энэ дээр жинхэнэ даяаршил бол үүссэн байсан. Дорны хөгжмөд байсан. Энэгээр дамжаад нүүдэлчдийн соёлыг бид андуурхдаа Хятад хөгжмийг манай соёлгээд андуураад явцсан тохиолдлууд байна. Монголчуудын хамгийн хүчтэй байлгадаг хоёр л зүйл байсан. Нэг нь химнэл, нөгөөх нь хөг. Химнэл бүтээжсэн байх юм бол морин туурай, морины хурд химнэлийг үүсгэдэг байсан. Монголчууд асар хурдтай байсан. Үүн дээр энэ химнэлийг барьж яадаг цорын ганц том соёл нь тойрон бичиг байсан. Гал үүсгэхээс эхлээд гүрний үед ч тэр их Монгол улс үед Юан гүрний үед ч гэсэн тойрон бичиг байсан. Угсаад нь хамаарахгүй. Тэгээ энэ дээр бол нас хөөсч хамаарахгүй. Тойрон бүжигдэг бол бүгдээрээ л тэгэл нэг химнэл дотор ороод нэг цэгцэн дотор ордог. Өдөрдөл ёсны гол цөм нь тойрон бүжиг. Тэгээд дараа нь Манж улсын үед энэ тойрон бүжиг устсан байх магадлалтай гэж би зөвхөн дотроо бодсон. Ягаад гэвэл Монголын товчооны 57 дугаар зүйлд Хотуулаа хаан тэргэмжлэхэд өвдө газрыг олцордол хаврын газрыг халтардал бүжиж байсан. Тодорхой байсан бол Юан улсад бол байсан боломжтой. Мин улсаас эхлээд монголчууд хүчтэй байхгүй тулд хамтын том соёлоодын цөмөөдөг болсон. Ийм үйл явцын донд бид хичнээн олон хөгжим, дуу, бүжиг болсныг бол хэлж мэдэхгүй. Бүгдээрээ бид 21-р зуунд 20-р зууны сүүлийн үед одоо амьдарч байгаа юм чинь 16-17-р зууныг яаж таньж мэдж ойлгох вүлээ дээ. Гэтэ бидний сүлд бидний цөм энэ хэмнэл дотор бол байсан. Бид нар хэмнэлтэй артан байхгүй. Хэмнэл байхгүй бол бид их улсыг байгуулахгүй, Юан улсыг байгуулахгүй. Бид морин туурайгаар их хол замыг туулж чадахгүй. Өнөөдөр монголчууд хичнээн чиптэйч бай, хичнээн гой машинтай байсан ч бай. Их Монгол улс шиг тийм хэмнэл байхгүй. Яг тэгэхээр тэр соёл аль хэдийн устдсан юм чинь ийшээ нэг туулын хэмжээнд, Монголын хэмжээнд л машинтай аялал их юм байхгүй да. Надад тэнгэрийг Хөгнөө асуудал маш чухал. Тийм байна. Ни хим нэгтэй байж хөг үүснэ, хөг үүсчээж, ив үүснэ, ив үүсчээж, дэм үүснэ гэд нөгөө гайхамшигтай тойргууд явах гэдэг шүү дээ. Тий, гайхамшигтай нэг тойрог. Гэхдээ хэм дотор бол хөг бол байхгүй. Хөг болохоор нь үйлсэл давтамж толгостой холбоотой. Өнөө дуу норнтой холбоотой асуудал. Тэрийг хэмээр зангидж цэгц үүсдэг. Тэгэхээр хөг хэм хоёр цэгцтэй байсан үед биднэрт нөгөө нэг холбоос ч үүсэх. Одоо зүгээр дотроо манай консерваторийн хийлийн багш Баяр сайхан хөг онлоор доктор хамгаалсан. Баяр сайхан багш хөг онлоор доктор хамгаалахад олон хүмүүс түүнийг шоолж инээжсэн. Энэ бол шинжлэх ухааны 4 дахь үе гэж манай өөрийгөө тодорхойлсон. Маш чухал гэж. Гэхдээ хүмүүс энэ бол магадгүй солиорл яаж магадгүй гэж. Ойлгохгүй байна. Миний хэлэхэд ойлгохгүй байсан. Баяр сайхан багшийн докторийн ажлыг би уншиж үзээд хэвчсэн. Монгол улсыг хэрвээ хөгжүүлэх юм бол нийт алт өмнө нэг хэм захируулах хэрэгтэй. Нийт алт өмнө нэг хөгн захируулах хэрэгтэй. Засгийн газар төрийн бодлого нэг хөгтэй байж тэр хөгөөрөө дамжуулан ард түмтэйг нэг хөгөөр олголцох хэрэгтэй. Ингэсэн үед 3 сая хүнийг өдөртөх боломж болсон. Хөгийн ойлголтгүй, хэмнэлийн ойлголтгүй байх юм бол энэ хязгаарч болохгүй. Ядасаа хөгжмийн онлын дагуу бид 300, 500 түүнээс илүү хөгжимчдийг удирдах чиглүүлэхийн тулд нэгдүгээр хөг бүгдээр нэг хөгтэй байх хэрэгтэй, хоёрдугаар бүгдээр нэг л хэмнэлтэй байх хэрэгтэй. Тэгвэл бид ямар ч бүтээлийг хэдэн мянгуулаар тоглох боломжтой. Энэ дээр саад гарахгүй байхгүй юу? Тэгэхээр Монгол улсыг 3 сая хэрэг удирдах гэх юм бол хурд хэмнэлийг хийгээд оюун санааны хөгийг бид бол заавал энэ хоёрыг
авч үзчихээд өнөөдөр Монголын энэ том ойлгомжгүй зүйлээс бид нэг мултарч гарч чадахгүй бол манай дээд удирдлагууд энэ талын ойлголт хэрэг байхгүй бол юм тэгээд эд баялаг эд агуурс өнгөнөө хорвоо дотор явах хахтаа юм бол гэж байна. Тархин дотор байгаа тэр үн цэнийг үнэлэхгүй хэлбэр хөөгöd байгаа нь тэгэхээр одоо энэ сүүлийн 30 жил ялангуяа эрчимтэйгээр хөгөхгүй хэмгүүд болцсон байна гэж хэдүүлээ ойлгож болох нь шүү дээ. Бүгдөө ингээд нэг одоо тэгтээ нэг ажиглагдаж байгаа зүйл хүн бүхэн ингээд гамбар баха ингээд яг над хөг хэмий чи ингээд хүсээд байгаа байхгүй юу? Хүн бүхэн гадаадад байгаа ч тэр дотоодод байгаа ч тэр яг үнэндээ бид нар ингээд эргээд харсан чинь үл мэдхийн ангалд Монголоо мэдхгүй монголчууд болцсон байгаа даа. Яг одоогийн бүр хамгийн том асуулт. Одоо би нэг юм туршилт хийгээд байгаа. Төрөөс баримтлах соёлын бодлого гэж байна. Тэрэн дээр тухайн соёлыг өвлөн уламжлуулах бодлого маш чухал. Өвлөн уламжлал соёлын бит бус үеийн уламжлалын асуудал дээр бид дөө хөгжмийн тэмдэглэгээ өрнөдийн хөгжмийн нотын тэмдэглэгээ өгдөг байхгүй юу? Надад энд олон мянган тийм нотоор тэмдэглэгдсэн Монгол ардын дуу, Монгол угсаатны дуунууд байна. Тэрийг одоо би чамд нэг гоё дууг нотоор нөгөх юм бол тэрийг хараад энэ ямар гоё айлгуудаа дуу гэж шууд аялаад болчих боломжгүй. Энэ соёлын яамны хэмжээнд дээр нийт удирдлагууд дээр энэ ямар нэгэн угсаатны дууг тэр нотоор нь хараад ойлгохгүй. Энэ зүгээр нэг мэргэжлийн хөгжмөстэй хэмжээнд л байдаг зүйл бас хөгжмийн сургалтаар яваад хөгжмийн ноттой танилцах хүмүүсийн хэмжээнд ирэх нөхөөс биш нийт Монгол улсын хэмжээнд бичиг үсэх хөгжмийн бичиг үсгийн асуудал бол 90% байхгүй юу? Хөгжмийн нот хараад энэ манай Монгол артын сайхан дуу ингэ тэрийг хараад бол байхгүй юу? Тийм ээ? Манай одоо ерөнхий сайд оюун эрдэнэ эдгээр ч хөгжмийн бичиг үсэг тайлбартаагүй арт юм. Нөгөө бичиг үсэг. За энэ үед яаж энэ угсаатны хөгжмүүдийг холбож болох вэ гэж энэ үднээсээ би өөрөнгөснийг аргачлал гаргаад 5 жил судаллаа. Энийг хэрэг тайлчих юм бол энийгээ дамжуулаад нэг хөг хэмнэл хоёулаа ард түмэн зэрэг очно. Бас угсаатны соёл бод очно. Тэгээд 5 жилийн дараа энэ яг зөв үйлдэл мөн байна гэдэгт бол итгэсэн. Над дээр одоо Чүрэ гэж клуб байгаа. 7 настайгаас 70 настай буурал бүртэл бүгдээрээ над дээр одоо сурч байна. Энэ Балтай ятгаар. Ямар сайхан юм бэ. Тэгээд энэ өөрөнгөсөн тэмдэглэгээтэй. Үнэхээр би 5 минут яриад 5 минутанд чи ойлгоод яг миний тэмдэглэсэн тэмдэглэж шууд тайлаад ингээд тэрийг тоглох юм бол тэрэн дотор чинь чи тэрийн хөх хэмнэл хоёр хоёулаа байгаа. Тэрийгээр угсаатны ямар ч дууг хараа тоглолцох нэг юм аргыг зохиогоод зүтгэлээ. Одоо Чүрэ клуб нодлон жил маш хэцүү байсан. Гуруула зорно, хоёулаа зорчихлоо. Хоёр бүгд ингээд тусдад аваад тоглолоо шүү дээ. Хоёулаа зорно. Гурав дахь ирэх юм бол бүр зорно. Бид 30-уулаа эвэ болох. Тэгээд Монголын нийгэм яг ийм байна гэж би дотроо тэгээд бодоод байхгүй юу? Монголын нийгэм бид нар яагаад амьдарч чадахгүй вэ гэж амьдраа. Яагаад тэгэхээр яг та нар 30-уулаа тоглож байгаа шиг бид ийм замбраагүй байгаа учраас бид хэмнэл мэдэхгүй болохоор зөрөөдөө. Дээрээс нь хөггүй болохоор бид ямар ч юм илэрхийлж чадахгүй, юу ч ойлгохгүй байгаа дээ. Тэгэхээр хөг гэдэг бол бидний сэтгэл юм байна. Хэм гэдэг бол бидний маш нарийн тийм холбоос юм байна. Өнөөдөр манай Чүрэ клуб дээр 10 хөрөөлөө суугаад нэг хэмнэл дотор ороод нэг хөөгн дотор ороод маш гоё хүчтэй болсон. За яг энэгээр л дамжуулаад энэ Монголыг соён гэгэрүүлээ гэвэл соён гэгэрэл нь тайз биш ард түмний хэрэглэгдэхүүн дотор байгаа байхгүй юу? Яг соён гэгэрлийн жил гэж зарлж байна. Говийн бүсийн соёлын одоо сэргэлдэх гэж байна. Баруун зүгийн соёлын сэргэлдэх гэж байна. Энэ дотор ямар соёл сэрхэхгүй угаасаа эднэ баах мөнгө зараад очоод илтгэлээ тавиад тэр илтгэл тавьдаг хичээл заадаг багш нар очоод тэрийгээ биднэрт 20-30 жил ярьцсан байхгүй да. Тэгээд эндээс төвийн хүмүүс очоод тэр тайзантай тоглоно. Тэр угаасаа байсан. Тэнд бас хөгжимчд байгаа юм чинь. Сэрэгчсэн бол сэрэгчгэл байсан. Энэ сэргэлт явагдахгүй л дээ. Гэх мэтчлэн манай бодлого бүх юмыг механикаар чихэж оруулах гэдэг байгаа.
Нөгөө талын сүйтгэхтэй талд нь ард түмэнд байх ёстой тэр чандах тэр саяны хоёр зүйлийг өөрсдийн хэрэглэгдэхүүнээр дамжуулж өгч холбох асуудал. Хүн өөрөө сэрэх юм бол аанда ард түмэнд тэр сэргэлт боловсон. Яг Хүнээр чиг хийгдээд гэсэн бүх юмнууд. та сая нэг соёл урлагчин бол улс үндэстний баруун гараар авч үзвэл Батлан хамгаалах яам нь одоо баруун гар нь байгаад бид нар чинь хоёр хөлөөрөө цэх хөрсөн дээрээ зогсоод мэлмигээрээ дэлхийг хармаар байна шүү дээ. Тэр нь баталгаа. Соёл тэгвэл зүүн гарна гэж үзэх юм бол яг таны хэлсэнчлэн хүн бүхний дотор байгаа тэр дотоод чандын хөглөгдөөд хим нэгтэй болчих юм бол Монгол улсын төлөө зүтгөөд өгөөч чи гэж хэлэх шаардлагагүйгээр бүгдөө ингэж эвлэх нь шүү дээ. Тэгэхээр соёл гэж ямар чухал байна тий? Соёл маш чухал. Би 14 онд Алтай ятгын анхны гიშгийг гიშгтүүлээд 14 оны 5 сарын 16-нд дараа түүний дараа халимг руу явсан. Сахар руу явсан. Якут руу явсан. Цаас явсан. Тэнд тойрон бүжгийн соёл байна. Якутад байна. Бид бүх юмыг харж байгаа шиг ойлгож болохгүй. Бид тэр орон зай руу орж би сэтгэлээ маш өндөр хэмжээний мэдрэмжийг авч түүнийг танихгүй бол гаднаас харагдахгүй зүйл. Миний 20 нас, 25 нас, 30 нас жаагийн тэнэг өнгөрсөн. Би хөгжмөл тоглодог байсан. Европт. Тэгээд бүх юмыг би дандаа Монгол гэж хардаг байсан. Манай ихнэр ятгах чинь ямар ч байсан наадах ятгах чинь Монгол ятгаал гэн. Тэгсэн Америкийн нэг эрдэмтэн над руу холбогдсон. Танай ихнэр маш мундаг ятгадаг болж байна. Баяр хүргэе. Энэ ятгах Монголоо гэсэн. Би тийм ээ л гэлээ. Тийм бол та над судлаад үзээрэй. Гүүжин гэж нэг хөгжим байгаа шүү. Хиттийн гүүжин гэдэг хөгжим байдаг. Та тэрний түүхийг бас уншаарай гэд. Над руу нэг нэр тэгээ нөгөө нэрийг чи би хайгаа. Ямар өчтөн болоо гэсэн чинь манай ихнэр гүүжин гэдэг хятад хөгжим тоглоод явчихсан. Би Монгол гэдэг ойлгоод явчихсан. Өнөөдөр нийгэм яг тийм байхгүй юу? Тэгэхээр би ихнэрээрээ хятад хөгжим тоглуулахгүй тулд Монгол сурвалжийн төлөө зүтгэж байгаа Алтай ятгахтаа уулзсан. Тэгээ би нийт монголчуудыг Монголын гэсэн нүүдэлчдийг зөвөрийн гэсэн соёлтой тэр нь их сурвалжтай байгаас гэдэг үгнээс одоо бидний ашигтайж ашиггүй тэр гол биш. Бүтээж үлдээл үнэлэх одоо үнэлхийн аргагүй тэр үнэлт зүйлийн төлөө би зүтгэж байгаадаа би ядуу байсан ч гэсэн жаргахаар юм байхгүй. Тийм учраас би 10 жилийн түүхийг би энд холбож байгаагаар бас нэг даваа талтай. Харин нөгөө талдаа Якутад очиод тойрон бүжгийг би яг Германд байдаг шиг гэдэгж ойлгосон. Тэнд нэг тийм бовис эмгэн өвгөн. Тэгээд нэг хитэн дундас иргэн бас нэг хүмүүс гараараа бариад тэгээ бовигөө л ингээд хөдлөөл алхаал гişгээд тэнд ямар ч урлаг алга, тэнд ямар ч юм алга. Тэгээ би дотор бодож ирсэн байхгүй юу? Юунд хэрэгтэй гээд ийм ядмагхан юм соёл урлагтай байдаг юм болоо гэд. Тэгэхээр намайг өссөн хүн надыг тийшээ хамт дагуулж ороод хамтаа бүжигээд бүжиглэлээ. Би хормын дараа орчноос тасраад тэндээс бүх хүмүүсүүдээ бүгдийг мартаад тэр дотор би хэмнэл дотор бас. Айгуу сүртэй хэмнэл. Бүгдээр нэг хэмнэл. Бүр мэдхгүй дэд мэдхгүй хэмжээнд бүгдээр тэр амьсгаа болов хөлний мэдрэмжтэй аваад оюун санаа бодол бүгдээр алголоод би сүртэй гараад ирсэн. Нөгөө нэг бодчихсон юм аа. Тэгээд надтай Урянхаа ах явсан, яруу найрагч. Монгол уламжлалын академийн ерөнхийлөгч Дашны мах явсан. Манай Алтай явсан. Тэгээд би ингэ шокнд ороод хин их өөр юм байхад юу болоо гэж байж чадаад Дашны махаас яагаад монголчууд тойрон бүжихгүй байгаа дээ гэж шууд асууад би тийм шууд байхгүй юм. Амар гоё тийм юу лээ зөөлн ярьдаг бол биш. Тулгаж ингэж асуудаг. Тэгээд Дашны мах цочирдчихэ. Урайхах энэ Яохор гэдэг чинь бол монголчуудын юм байгаа. Тэгээд одоо манай бүрээдүүдээр дамжиж байгаа. Уул нь Яохор монгол юм байлээ штэ л гэдэг. Тэгээд бид нар баг яриа өрнөөд ингээд дараа галт тэргэнд байнга бодогдсон зүйл юу вэ гэх юм бол яагаад Юан улсыг Мин улс мөхөөснөөс хойш манч чинь улс Богдхаанд улс бид бас амар зай үзээгүй штэ яг үнэ хэлэхэд. Тусгай тогтнолыг арай чөө аваад бүгд Монгол улстай зодгоод өнөөдөр нэг үлдсэн нэг хэдхэн мянган хүн чинь
хөөрхийн 3 сая болчих гэж оролдож байгаа шүү дээ. Оролдоод явж байна. Тийм хугацаанд яагаад тойрон бүжиг байхгүй эсэ гэдэг чинь ойлгомжтой. Монголчуудыг хүчийг өгөө хийхин тулд, хэмнэлийг алдуулахын тулд, далд чанаруудыг нь устгахын тулд соёлыг заавал устгах ёстой. Соёл хэдэн зуунаар дамждаг асар том бодлого. Хятадын бодлого манай дээр хэдэн мянганаар дамжиж явж байгаа. Яст мэлхийгээр алхмаар явж байгаа боловч тасахгүй маш удаанаар явж байгаа. Одоо манай угсаатны хөгжим судлалд тан гүрнүү үед манай Монголын ингээд авдаг байхгүй юу? Тэгээ би гайхаж байгаа. Тан ч хятадтай гүрэн байхад яхаараа Монгол соёл гэж хятад соёл, хятадын түүхийн үйлчлэлийг хамааруулж яриад байгаа. Тан гүрнүү үед Монголд яг юу байсан бэ гэх юм бол нөгөө уугартай холбоотой асуудал. Китаантай холбоотой. Китааны түрүү үед орж ирээ шүү дээ. Тэр үеийн Монгол соёлыг ярихгүйгээр хяогийн дараа сүн урагшаага тан баруун зүүн хань хан гүрэн цэн гүрэн гэдэг дандаа хятад түүхийн үйлчлэлээр дамжиж Монголын түүх Монголын хөгжмөд ийм сурвалж бичгүүд маш их байдаг болохоор би одоо хүртэл гайхдаг. Энэ нөгөө нэг хон бодлого чинь яваад байгаа байхгүй юу? Одоо тэгээд та ингээд угсаатны чиглэлээр судлаад гүн нарийн ямар уу ингээд гүн мөртөө орохоор яах арга байхгүй та тэр ярианаас соёлоо хамгаалъя, соёлыг хамгаалах тийм зүйлсүүд одоо бодлогын хэмжээнд ч юм уу эсвэл та нарын энэ урлаг судлаачдын хувьд ч юм уу тийм зүйл байдаггүй гэсэн асуулт өөрийн ирэхгүй ургаж гарч байгаа байхгүй юу? Соёлоо яаж хамгаалах юм бэ? Би өнөөдөр соёлын дархлаагаа гэх юм уу? Тэр засагтаа би орж ажиллаж чадахгүй байгаа. Олон хүмүүс ганаа яагаад ингэ ганцаард мос ийм байдал байгаа юм бэ гэдэг асуудал байгаа. Төр засагтаа ажиллахаар төрийн хэмжээнд бодлогын хийгээд тэмдэх оюун санааны холбоос миний холбоос хоёрын хооронд асар хол зөрөө байдаг учраас нэгдгээд ажиллахад маш хэцүү. Би Монгол Улсын консерваторид язгуур урлагийн тэнхимийг 4 жилийн боловсрол бакалаврын хөгжмийн суурь ухаан, соёл судлалын суурь ухаан, өвлөн уламжлалын суурь ухааны гурван бодлого дээр маш сайн хөтөлбөр хийгээд өгөхөд надыг ямар шалтгаангүйгээр консерватор надад ажиллаас халсан. Дараа нь боловсролын яамны сайд төр сайдын тушаалаар язгуур урлагийн тэнхимийг албан ёсоор зөвшөөрөөд энэ үйл ажиллагаа явуул гэж байхад надыг халаад дараа миний хөтөлбөрийг хүчингүй болгосон. Монгол улсад цэвэр угсаатныг язгуурын маш чухал бодлогын чанартай юмнууд бол дандаа дарагдчих байдаг. Надад энд ороод ингээд ажиллахад ерөнхийдөө удирдах байгаа удирдлагууд нь эх оронч хийгээд тухайн юмыг таньж мэдцэх хүмүүс байгаад хамтарч ажиллавал олныг хийж бүтээж болох хэдий ч гэсэн өнг мөнгө нэр алдрын төлөө тэр бодлогыг харийн бодлогоор дамжуулж өнөөдөр энийг нухчин дагж байгаа хинэггүй хийгээд мэдлэхгүй монголчууд асар их байна. Ямар орлоо гэхэд төсөл нэрийн дор нийлэлтэй төсөл шалгаруулалт нэрийн дор төсөл доторх үндэснээ маш чухал агуулгатай бодлогын юмнуудыг бүгдээрээ ил гаргах шалтгаантай болно. Тэр чинь ноцтой асуудал. Тэгэхээр альва зүйл гэдэг чинь улсын бодлого гэдэг чинь маш ухаалаг, хэл хязгаартай юмыг зарим зүйлүүдийг нууцлаж, зарим зүйлүүдийг талдаар авч явж хамгаалж явахгүй бол бүхэл юмаа дэлгээ тавьсан тэрлэг шиг бүгдийг задгаал шаяад байгаа бодлогод нь миний дотоод бодлоготой нийцдэг болохоор би бас төртөгөөс юм холбогдож чаддаггүй. Тийм учраас өнөөдрийн нийгэм энэ системийн байдал, бие даасан улсын байдал бүх юмуд энэ бүхэн бүгдээрээ ялчгүй энэ бүхний дараа ингээд гарахаас өөр аргагүй байдалд байж идэг. Харин тийм ээ. Яг өөр ирэхгүй тэр сүүдэртэй тал нь илүү харагдаад байна л да. За одоо хоёулаа тэгвэл таны ертөнцийг судалж байхад надад нэрээ бүр үнэхээр одоо нөгөө хий димитийн бахархал биш. Хий тийм омогшил биш. Яг үнд сэнтэй бүр ингээ нулимс гармаар энэ хүнтэй нэг цаг үед амьдарч байгаа. Тэгээд нөгөө нэг амьдарч байгаа үнд сэн. Тэгээд та яг тэр нэг тийм гүн язгуурын төлөө ингэж зүтгээд байгаа тэр зүтгэл ингээд таны ертөнцийг судалж байхад надад ингэж мэдрэгдээд байсан. Түүний нэг нь болохоор 2004 онд Монгол улсаас гарсан 17 дугаар зууны үед хамаарах монголчууд бидний соёлын бэлт өв боржгон хуурыг эх орондоо та шавийнхаа хамт авчирсан. Энэ бол одоо Монгол хүн бүхэн мэдмээр хүндэтгэж талархмаар үйл явдал байна лээ. Эннийхээ тухай та иргэн санавал. Тэгээд энэ хөгжим энэ тийм нэг юмны одоо нэг үүдийг нээхээр
Миний хараагүй олон үүд нэгддэг гэж би тэр хэлсэн дээ. Алтай ятгын үүцэг нээсэнтэй холбоотой алтай ятгаас сурчээсэн шавь маань надад энэ үүдийг нээж өгч байгаа байхгүй юу? Голланд шавь Рован харц зүгэр гээд. Тэгээд алтай ятгаас сурчээсэн шавь маань багшаа энд нэг юм хөгжин байд юм а гэж надад явуулсан. Зураг. Тэгээд би тэрийг нэг алтай ятгын судалгааны хүрээнд эртний хөгжим судлал тэгээд бүр ингээд энэ эрэнгээс өмнөх эренний үед хамаарх эртний хөгжмийн түүхэн орон зайрыг би бас нэлээд ингээд сонирхож ирсэн болохоор хуучны юм ингээд детальчд хардаг өвчтэй томсгодог. Ингээд хараад ирсэн чинь эдээсээ яг бидний цаг үед тоглогдчихсэн хуур биш. Систем нь шал өөр. Миний харж байгаагүй. Тэгээд дээрээс нь ямар учиртай юм болоо гэдэг өөрийнхөө нэг архив руу ороод тэгээд 1800 оны сүүл үеийн нэг хэдэн 6 тийм архивууд байдаг аахгүй юу? Надад мөрөөрийн тэр архивуудтай харьцуулаад үзсэн чинь тэднээс төргүй. Тэгээд энэ хөгжим яагаад ийшээ гарцсан болоо гэд. Тэгээд ямар ч хамаагүй нэр Рован мөрөөрийг чи нэг наашаа авах хэрэгтэй. Багш нь яаж ийгэн төлөй гэсэн Рован дуудлага зарж байгаа болохоо зарахгүй гинэ гэсэн. Тэгвэл дуудлагатай нэг худалдаад аваад наадах. Наадах өвчин энд хэрэгтэй. Чамд гэсэн. Тэгээд тэр дуудлага худалдаагаар хөөцөлцөөр ягаад нэг $750 зарсан морин хуурыг буцаагаад нэг 2700-800 евроор худалдаж авдаг байхгүй юу? Тэгээд Рован аав ээжтэйгээ нийлж аваад авсан. Ханичлалтайгаа нийлж аваад тэрийгээ буцаагаад багшаа энэ танд байх хэвээр тийм учраас танд би нэг бэлгэлж байна гэд тэр хөрөн халзуугаар надад бэлгэлсэн. Хөөх юм бэ. Тэгээд тухайн хуур яг яагаад гарсан гэд судлаад үзсэн чинь тухайн хуур маш их гонигтай түүхийг өөртөө агуулсан хуур байсан. Засгийн газрын ордны зүүн ард талд байдаг эртний эдлэлийн дэлгүүр дээр тухайн хуур ганцхан чавцтай очсон байдаг. Тэндээс худалдахдаа нэр бүхий маш мундаг гадны уран бүтээлчээр дамжаад Голландын Оксфорд хөгжим судлаачийн захиалгад тийшээ гараад 3 удаагийн дуудлага худалдаанд орохдоо 7 онд тухайн эртний дэлгүүр хөгжмийн эртний цуглуулгатай нэг хүн тэрийг худалдаж аваад яг нэрийг хэлэхгүй байгаа нь тэр хүнд талцыг хэрэг болчих гээд байгаа. Тэгин. Яг 7 жилийн дараа 14 онд тухайн дэлгүүрэн шатаад дахиад 7 жилийн дараа 21 онд нөгөө хүн нас бараад тэгээд 7 жилийн тагттайгаар тэгээд энэ морин хуурыг надад маш их сонирхол төрүүлсэн. Амтай юм байна даа. Тэгээд Оросын холбооны улсаас энэ хуурыг Голланд руу гаргасан хүн надраас уцаар ирсэн. Тэгээд тухайн Голланд угсаатын хөгжим судлаач энэ морин хуурыг бид авчдаггүй байх ёстой байсан юм байна. Энэ шүтлэгтэй хуур байна. Цаад Монгол угсаатанд бол маш үнцэнтэй хуур байна. Би бол маш харамсаж байна. Энийг буцаая гэд тэгээ буцааж чадлаггүй үн тохироод эртний эдлийн дэлгүүрлээ явуулснаас хойш энэ хуур өнөөдөр хүртэл нэлээд урт хугацааг тоолсон. Тэгээд эх орондоо ирээд хөрөн халзуугаарыг дүүрсүүлээд 500 жилийн төгтөй нэг боржгоо хуурын өөгийг эндээд авч ирээд л хадгалцсан байгаа л да. Харин тиймэр би яг уншиж байхдаа ямарваа нэгэн зүйлийн ард зөвхөн одоо ингээд нэг зүйлийг тухайчлаад ярихаар урт богино хугацааны түүх байгаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ түүх морин хуурын түүх их л сонин түүх байгаад даа гэж бодчихсон. Та ярьж өгсөнд баярлалаа. Тийм байна. Өөрөөр түүх бүтээсэн үн цэнтэй, үнэлэмжтэй ийм соёлууд. Тэгээ ямар ч гэсэн эх орондоо ирсэн нь үнэхээр сайхан байна тий. Тэр хамгийн ч эх орондоо авчих гэдэг бас амаргүй байсан. Хэл даваад явсан ийм хөв соёлыг буцаагаад ороход Монголын хууль хамаардаг, тухайн улсын соёлын өв хамгаалах хууль хамаардаг болохоор энэ хуурыг буцаагаад явуулах бас боломжгүй. Яг үнийг. Нэгэнд аваад гарсан юм чи буцаагаад оруулаад ирсэн юм чинь би нэг ярихад энэ яавал гэжтэй. Би эх орондоо буцаагаад аваад ирсэн. Гэхдээ хууль зөрчиж авч ирсэн. Би хуурыг мят дээр очоод бүгдийгээ салгаад ятхан дотор хийгээд авч орж ирсэн. Нэгэнд л тэгж гарсан юм чинь эх орондоо одоо ирсэн чи одоо Монгол улсын хуулиар яригдах байлгүй гэж бодсон. Таны энэ гайхамшигтай ертөнц дундаас дурдахгүй байхын аргагүй нэг одоо өнгийг би ярих гэж байна.
21-р зуунд манай хөгжмийн урлагт тодорсон 5 том хүн байна. Тэрийг Монгол түмэн заавал мэдэх ёстой. За, сангид орж байгаа Гам Пүрв, Пүрвсөх, Үлзий Баяр, Б Эрдэнэбат. Яагаад гэвэл тэд Оскар гэрэмд нэр дэвшсэн юм аа. Монголын хөгжмийн суутнууд Монголын хөгжмийн түүхийн өнгөрөгч зууны тухай ном сөхөөд үзвэл гэрийн болоод Оскарт дэвшижсэн түүх байхгүй. Дэлхийн залуучууд оюутны наадмын алтан медаль гэхээс Оскар гэрийн гэсэн үгс байхгүй шүү. Тэгэхээр энэ болоод хөгжмийнхаа түүхэнд өгöd монголчууд бидний заавал мэдэх ёстой нэгэн түүх санагдсан. Тэгээд энэ сайхан алтан үеийг та дурсана. Энэ их чухал. 2003 онд Ингийн тэмээний нулимсгай кинон дээр би хөгжмийн найруулагч орж ажиллаад Сангид орж байгаа Ингийн тэмээний нулимс кинон дээр найруулга хийгээд тэгээд нэг кинон дээр орж ажилласан. Тэгээд тэр кино маань Оскар нэр дэвшсэн. Тэгээд тэр хөгжим маань одоо говь гэдэг нэртэйгээр бүртээ хамтлагийн говь гэдэг клип дээр явдаг л да. Тэр киноны тэр хөгжим өөрөө тэмээг үйлүүлдэг гэдэгт бол европчууд бол итгээгүй. Бид нүүдэлчдийг соёлын хувьд их доор гэж үздэг. Гэхдээ эдгээр хүмүүс чинь хүний сэтгэл зүйг танихаас гадна малын сэтгэл зүйг таньж, малын сэтгэл зүйтэй харьцдаг агуу хүмүүс байна гэдэг байднаас шокнд тацгаасан л да Европод. Дараа нь Шар нохон там гэж кинон дээр би бас киноны хөгжмийн зохиолчоор орж ажилласан. X Fly гэдэг Германы киноны компанитай хамтарч ажилласан. Энэ дээр болохоор европчууд Шар нохон там киноныг энэ ч бас Канны болон олон улсын том шагналуудыг авсан. Америкаас Хамптоны 13 дугаар их наадам дээр олон шагналыг авсан нэлээдтэй кино байхгүй юу? Германы бас кино урлагийн наадмын дээд шагналуудыг авч ирсэн. Би бас Германы Пенза урлагчдын оны шилдэг уран бүтээлч 2005 онд шалгарч ирсэн. Энэ бүтээлээр яасан. Энэ кино болохоор бид бүх юмыг дандаа бичих цаасаар гэрээгээр шийддэг, дандаа мөнгөөр шийддэг. Гэсэн чинь монголчууд шатхуун бензин хэрэггүй юм байна, бичих цаас хэрэггүй юм байна. Тэднэрт юу ч хэрэг. Эдгээр бол зүгээр л ингээд яг байгаль дээр яг өөрхөөгөөр бол хамгийн сайхан жаргалтай ажиллаад амьдраад энэ ямар цацаг захааны ямар нэгэн тийм юу бол байдгүй юм биш. Хүн яг ингэж л амьдрах ёстой. Энэ бол чихэн диважин юм байна гэдэг. Тэр хүүхэд НАСА-гийн үүлийг харж сэтгэж байгаа. Тэгээд нүүдэлчтэй ахуй дотор байгаа аргал болон янз бүрийн ахуй хэрэглээ хүнүүдээр дамжуулаад тоглож байгаа. Таны мэдэх хүн мэдлэг авч байгаа. Гэхдээ 3-4 настай ч гэсэн харанхуй шүү морь унаад хоноо сүргээд ингээд явчихж байгаа. Тэр нүүдэлчд бол дэлхий дээр хамгийн том аватар болсон байна гэдэг нөгөөдөл чинь шоконд ороод. Тэгээд энэ кино нэлээд алдартай явсан л да. Би энэхэд бол нэг 6 киноны хөгжим бичсэн Германд байхтай. Хөгжмийн зохиол оролцдог. Тэр маань Хамптон 13 дахь наадмаас Азиас анх удаага кино хөгжмийн шилдэг кино хөгжмийн шагналыг авч ирсэн. Пенза үйлдвэрлэгчдийн Германы оны шилдэг шагналыг авч ирсэн. Шар нохон том маань Оскар дээр дэвшижсэн учраас нэг иймэрхүү үнэлэмж бол байдаг хүмүүс. Гэхдээ Монголд би энэ үнэлэмжээр бол амьдардаггүй. Надыг ийм үнэлэмжээр хинч тоохчгүй. Бас өнөөдөр хийж байгаа бүтээж байгаа зүйлээрээ би бол багтахж ажилтгүй бас. Зүгээр хувь хүнд байх ёстой өөр хариуцлага гэж байдаг аахгүй юу? Тэр нь ямар ч нэр алдартай огт холбогдох ёсгүй. Тэгэхээр би нэр алдрын төлөө хорвоо дээр бол төрөөгүй. Би Монгол улсын төлөө Монгол улсын нэг тийм шагналын төлөө би хизээж ажиллаж амьдрахчгүй бас. Зүгээр Монгол хүн байж Монгол эх оронд минь нэг ч гэсэн эртний соёл нь буцаагаад дахиад дэлгэрчээсэ гэдэг үднээс алтаа ятх юм 500 жилийн түүхтэй. Тэгээд эртний тойрон бичгийг одоо нийт 20-30 мянган хүн бичиж байна. Миний тойрон бичиг аялгуун дээр. Ийм юмнуудаа хийгээл энэ дотор өөртөө жаргалтай энэ дотор байдаг. Харин тий. Тэгээд чадахгүй юу? Их гүрний иргэд шүү дээ бид нар ч уулна тийм ээ. Үе үедээ л тийм байж ирсэн. Гэхдээ яг
өнгөрсөн цаг үе болоод одоо цаг үеэ харьцуулаад ингээ харах нэ. Одоо энэ 21-р зууны яг бидний амьдарч байгаа энэ он цаг нь 13 дугаар зуун буюу тэр хүннүү гэж хэлэгдээд байгаа монголчуудын хамгийн сайн мэддэг тэр хоёр үр дээр цацарч байсан шиг яг нэг тийм үе ирчээ юу да гэж мэдрэгдээд идэг. Тэр нь яагаад тэгэхээр одоо хэдийн чандад амьдарч байгаа хүн бүхэн яг дотроо ингээд бүр дотоодосоо Монголоо яг үнэн Монголоо нэгдэг, үнэн түүхээ нэгдэг, үнэн хөгжмөө нэгдэг, үнэн газар тэнгэр хоёрыг холбож исэн яг үндсэн аялал нь юу байсан бол гэж боддог. Тэгэхээр таны энэ хийгээд байгаа судалгаанууд хүмүүст танин мэдүүлж байгаа энэ бүх юм чинь яг бидний хүсэж байгаа тэр дотоод мөн чанарыг ингээд хөдөлгөөд байгаа нь үнэхээр чухал байсан. Тий. Тэгээд дахиж сэргээгээд нутгшуулахын тулд нутгшуулна гэдэг дахин нутгшуулна гэхээр бас зарим өөр болж байгаа байх үзүүлэлт дахиж бий болгож байгаа гэсэн үг байхгүй юу? Өнөөдрийн 21-р зуунд 6-р зууны дуу хөгжмөг 21-р зуунд дахиж ингээд хөсөйг нь бэлтэж байна л гэсэн үг шүү дээ. Бэлтэж байна. Тэгээд энэ дээрээ саяны чиний хэлдэг олон сайхан тийм мэдрэмжтэй холбоотой, сэрхүүтэй холбоотой мэдрэмжүүдийг би Монгол усаатнуудаас маш их авдаг. Би өөрөө Баруалтай чиглэлийн хүн. Гэхдээ надад олон өөр Монголоос, Сочд дээр, Халмигаас дээр, Бүрээдээс ч гэсэн тэр олон сайхан шавнар байгаа. Шавнараараа дамжуулаад тухайн усаатныхаа бүвэн дууныхаа судалгаануудыг нааш явуулж чааж. Танад ямар бүвэн дуу байна гэдэг. Бүр Шинжээ авгараас, Цастай Монголоос, Дээд Монголоос, Юнан Монголоос, Алшаагаас, Шилийн голын захар хшуудуудаас, хотоос тэгээ зүүн нутаг Тонлоогоос болон одоо нэг Хинганы нуруу иш наашийн төрж өссөн зүүн нутгуудаас гэтэл тэр чигтээ ингэсэн 80 гаруй бүвэн дуу цуглууллаа. Бүвэн дуу бүгднийг судалсан орчин үеийн цогцогдсон аядан бол би бол мэднэ. Би мэргэжлийн хүчмж учраас. Аядан цогцоогүй аядан ямар байдг вэ гэхээр эхнийх байх тусмаа цөөхөн хшгэлгээтэй байж идэг. Аядан их өөр байж идэг. Үг нь их өөр байж идэг. Тэгэхээр Монгол улс тарж бутахаас өмнөх үеийн бүвэн дуунууд бол нэлийх байдаг юм байна. Нөхдөж орчин бүвэн дуу. Тэгээд тухайн бүвэн дууга саяны миний чамд хэлдгээр өөрөнгөсөн тэмдэглэгээр бүгднгийн хөрвүүлээд би шавьтай байгаад дуулуулдаг байхгүй юу. Тэднэр дээр болохоор бид их олон зүйлийг буруу зөрүү ойлгож байна. Бүвэн дуу гэдэг чинь битгий бүү гэсэн үг бол яагаад ч биш бүү гэдэг чинь орчин үеийн хэллэг. Тэгэхээр эртний хэллэгээрээ байх хэрэгтэй. Хэрэг бүү гэдгийг хэрэг тайлбарлах гээд байгаа бол бүү гэдэг бол өвбэ, өвэ, үвэ гэсэн үгнүүд нэг хөгжчихгүй өвбэ гэдэг өргөдөн шүү дээ. Нэг тийм язгуурын эртний дуу авиат холбоотой хэллэг байхгүй юу? Өгтэй холбоотой биш. Бидний одоо яг үнэн авиатай холбоотой. Нэг тийм авианууд байдаг шүү дээ. Нэг тийм хүний үүслээ анхдагч үүслэлтэй холбоотой айж инехээр янз янзын уулахаар янз янзын авиа гаргадаг ижилхэн өвбэ гэдэг чинь нэг тийм авиа байхгүй юу? Нэлт хөгтэй холбоотой. Тэр маань сүүлдээ бүүвэ болчиход яваад байх шиг байгаа юм. Бүвэн дуу ураг хөдөлмөрийн холбоос байдаг. Ураг хөдөлмөрийн холбоос гэх юм бол тухайн хүүхдийг одоо хорвоотоор төрөхөд ураг хөдөлмөрийг таниулж ихэнх аялж бүх холбоосыг бохилж өгч байдаг. Жангарын бүүвэ гэдэг. Одоо манай төлөвүүд чинь бүүвэн дуун дээр ингээд жижигхэн юм юу зангидэгдэд кодлогдоод бүүвэн дуулдаг юм байна л да. Дан хөрлийн ачлаа бүүвэ, Үлзэн алдар хааны ачлаа бүүвэ гэдэг олон гой бүүвэнүүд байна. Тэгэхээр чинь бид жангарыг мэдхгүй. Одоо хоёлаа жангарыг сайн мэдхгүй байлаа гэж бодоход жангарын бүүвэн дээр Тагцуул алдар хааны үлдэл бүүвэ, Тансбомб хааны ачлаа бүүвэ, Үлзэн алдар хааны хөлөө бүүвэ, уян ончин жаахан жангар бүүвэ гэхээр нөгөө жангарын чинь өндөр эцэг нь Тагцуул алдар хаан, жангарын хөгшин аав нь Тансбомб хаан, жангарын аав нь Үлзэн алдар хаан гэдэг бүх холбоос нь байж байгаа учраас үеийн үед бид жангарын холбоос таньдаг мэддэг байхын тулд тэр хүүхдийг өвбэ болгох юм байна л да хөөрхөн. Тийм учраас энэ бүүвэн дуу гэдэг чинь бол ямар ч хөгжмийн зохиолжоор дамждаггүй, эр хүнээр дамждаггүй, зөвхөн их хүнээр дамждаг хайрын дуу гэдэг байхгүй юу? Тийм учраас өнөө цагийн Монголын дараагийн өсөж одоо Монголын ирээдүйн иргэдийг бид заавал энэ ая дуугаар нь холбох шалтгаантай бас болдог. Тэгэхээр нөгөө хөг гэдэг дээр чинь бол ялцгүй болдог. Эхийн сэтгэлийн хөг, өрийн өөр хөгтөө бол
яг нэг хөвгөнд бол байгаа. Гэртэн ч гэсэн яг ялгаагүй. Тийм учраас их хүн заавал бүвэлж өөрийнхөө хөгөөр дамжсан аядан дархлаад үр дүнгээ шилжүүлэх шалтгаантай бас байж идэг. Тийм болохоор над дээр одоо нэлийн эрдэнэ бүвэн дүүнээ судалгаа алтай ятгаад дамжигдаад Монгол угсаатантай би гой бэлэг өгнө л гэж Ямар сайхан юм бэ. гой юм зөндөө би. Тийм байна. Бид нар ч юм бол одоо бүүвэ гэдгээр л хөөрхөн дуугаад болоод одоо жишээ нь би тэгжил бүүвэлдэг байлаа. Нөгөө чимээ зэяга судалгааны бас нэг хөөрхөн юу байдаг тэрийг сонсоод л тэгээд л унтуулдаг тэгээд бүүвэлдэг. Тэгээд өнөөдөр нэг Дэхүүийн эрдэмтдийг бид маш их хөндлөж байгаа. Тэгэхээр тэр эрдэмтэд болно тэр сайхан эрдэмтдийн шаваар дамж бидний дээд багш нараа орчиж байгаа зарим нэг үг хэллэг сонсогдож байгаа юм. Аа. Сонсогдож. Интернет тасалдсан уу? Үгүй, сонсогдож. Яваал байгаа хэлээ. Харин нэг ийм багш нар хөндлөж байгаа хөндлөлийн цаа талд шинжлэх ухааны судалгаатай холбоотой олон нарийн зүйлийг бид наадах цаантай бас нэг ойлгоод ирээдүйд зориулсан Монголын төлөө бид өнөөдрийн шинжлэх ухааны зам мөрийг цэвэрлэх хэрэгтэй санагдаад байдаг. Наадах чи бас нэлээд хүмүүс ярьж байгаа байдлаар өнөөдрийн багш нар маань бас тээж аваад багш нарын өгөөсгөж байгаа асуудал бас биш гэдгийг бас багш нараа бас ойлгох. Нөгөө шинжлэгдэж сайжирч явах хэрэгтэй шүү дээ, тийм ээ юм чи. Ингээд сайжраад шинжлэгдэхдээ тэр өмнөх яг тэр бидний хүсэж байгаа одоо битэрий яриад байгаа язгуур ох мөн чанараараа ингэж шинжлэгдэж өнгөлөгдөж гарч ирэх юм бол одоо битэрий ярьсан тэр хойч ирээдүй Монгол хөгжим бадрах тэр бүхэл юм бол хөгжмөр буюу дамждсан байна да гэж бодсон. Одоо жишээ нь хүмүүс хоорондоо огт ярьдгүй үед их шиг авайл байсан байгаа даа байхгүй юу? Тий, тэгээд одоо ямар аваа хийдгээр ээжүүд хүүхдүүдтэйгээ ойлголцоод тэр ойр орчин байгаа эр хүүстэнтэйгээ жишээ нь ингэж харилцдаг байсан гэд бодохоор аваа их шиг гэдэг хоёр зүйл чинь бүр маш чухал юм байна. Тэгээд одоо нөгөө нутаг таны хэлж байгаагаар угсаатан буюу газар зүйн байрлалаасаа хамаарат тэр биеийн хилэмжүүд, бүжигнүүд гарч ирсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ биеийн хилэмж гэдэг их шиг аваа гэдэг чинь суурин юм байна. Хөөе, хаач чаа 5 өшөө мала одоо эмээ өвгдөөс хариулаад явж байхдаа үг хэргэлдэггүй. Нөгөө битэрий яриад байгаа тэр их шиг аваа зөгцсөн, байгальтайгаа зөгцсөн тэр одоо нарийн зүйлсүүдээр ойлгогддог байжээ гэдгийг таны ертөнцийг судлаад явж байхад илүү бүр ингэж товоож гарч ирж илээ. Тэ. Тэгэхээр таны маань одоо яг энэ хүмүүст ойлгуулж байгаа таны шавнар сая алтай ятгаараа өнгөрсөн наадам дээр орж яасан уу? Тоглосон уу? Энэ жилийн хувьд одоо бид одоо ингээд эх 7 хоногийн нэгдүгээр өдрөөс алтай ятгын тахилгаандаа явах гэж байна. За. Алтай ятгын тахилгааг бид жаргаланд хайрхны өмнөхөн аманд хийдэг. Жаргаланд хайрхны өмнөхөн амын баруун талд нь цувраа 3 дэл чулуу байдаг. Цувраа 3 дэл чулууны хоолын чулууны ойролцоо нарын ингэр ээвэртэй газар хадны болсон байдаг. Тэр хадны болснаас алтай ятга болсон. Олдохдоо 26 настай Баатар эрийн тэргүүн дээр залаатай болцсон байдаг. Тийм болохоор тэнд 1500 жилээр эртний хөг ихшгийг нүүдэлчдийн дуу хөгжмийг бас ингэж хадгалж ирсэн гүнээ талах гэж бид дээр байгальд нь уул ус эзэнд нь очиж зүгээр нэг сайхан тийм хүндэтгэл үзүүлдэг. Тэр тахилгаа бид туулаар тахидаг. Туул хайлна. Тэгээ олон сайхан алтай ятгах тоглолдог Монгол угсаад алтай ятгахч хуран чуулаж саяны миний чамд хэлдэг олон эртний бүвэн дуу уул усны магтаал тухайн газар нутагтай холбоотой тийм магтаалуудыг илүү их тэнд ингэж газар нутаг угсаатнуудыг хайлж үнэлнэ. Энд бол угсаатны ялгаа эрдээсээ гаргадаг. Бид алтай ятгахын дор олон угсаатны эв нэгдэл тэргээ дамжаад бүх угсаатны соёлыг эмх зэгцтэйгээр өөрсдийн соёлыг нь ойлгуулах, нийлээд бид бүгдээрээ маш эмх зэгцтэйгээр Монгол үндэстнийг бий болгох тэр нарийн холбоосуудыг нэлээд хоорондоо ярьдаг гэсэн. Ямар сайхан юм бэ. Далаа чинь тийм байна. Туслаас нэгдчихэж л далаа бий болдог шүү дээ. Тэгэхээр ингээд бүр гайхамшигтай чи сэвэр байна, ариун байна, том байна, жижиг байна гэхгүйгээр нийлээд нэг сайхан болно гэдэг нь үнэхээр сайхан. Яг л ингээд хүн болгоны хүсээд тэр болгоо яриад байдгүй ч юм уу.
зүйлийг та ингээд чимээгүй хөн тэгсэн мөртлөө ингээд тасралтгүйгээр явуулж байгаа нь одоо яа харга байхгүй танд би олон монголчуудынхаа өмнөөс нэг гүн талархаж байгаагаа дахиж хэлмээр байна. Энэ үл бүр үнэхээр гайхамшигтай. Тий, тэгээд танай гэр бүлийг Монголын ард түмэн бүгдөө мэднэ. Энэ монголчуудыг яг тэр өв язгуур гүн мөртөө зүйлсүүдийг нь мэдүүлэхийн төлөө хоёулаа ингээд хамтраад гэр бүлэрээ ингээд явж байгаа цаг үед бид нар ингээд амьдарч байгаа сайхан юм аа. Тэгээд танай гэр бүлд болоод танд дахин баярлаж байгаагаа хэлмээр байна. Тэгээд угсаатны хөгжмийн судлаач хүнээс саваагүй ч гэмээр юм уу? Та ингээд судлаад явж байхдаа хайрыг бол хүн төрлөختөнд цагийн цагт үеийн үед ярьсаар дэрсэн мөнхөр сэдв. Гэхдээ одоо бидний төсөөлөж бодоод байгаа тэр хайр та ингээд угсаатны зүгээр олон салаа салбараар Европ ингээд бүх зүйлтэй ингээд холилдоод явж байхад хайр гэдэг зүйлийг та ер нь мэдэрсэн үү? Хайр гэдэг зүйл юу юм бэ? Судлаач гам хүрвэ гэд асуувал та юу гэж хариулах вэ? Бүх зүйл нэг өөрийн гэсэн хэл хязгаартай. Тэр хэл хязгаар доторх орон зайг хүн таньж мэдээд тэр хэмжээгээр бас юм харж ойлгочих гэдэг юм шиг байгаа. Өнөөдрийн миний хайр зарим хэл хязгаараа тавьчихаар тэр хайр яг хайр байсан юм уу? Мөн үү биш үү гэж эргэлзэх болдог бас гараад их. Одоо орчин үед тэцэм монголчуудын хөгжил асар хурдтай арах хүсэж байна. Монгол хүний оюун санаа сэтгүү хүртэл аягүй хурдтай хүсэж байна. Би аав ээжээрээ дамжуулаад хайр гэдгийг бол нэг насаараа хамтдаа сайхан хайрлсан. Тэгээд өв соёл нь бүтэн угсаатных нь хэв шинжин алдагдаагүй. Тохон газар нутаг өөрийнхөө тоолжсэн бүхэл удам угсааныхаа ахан дүүсээрээ баярлаж бахархдаг. Тэгээд ах дүүс бүгдээрээ ойл байдаг. Бүхэл зовлон баг үзэж өнөр өтгөн байсан. Тэрийгээр би хайрыг ингээд дотроо боддог байхгүй юу? Одоо энэ бүхэн чинь бүгдээрээ байхгүй болоод ирэхсэн хүмүүс хитрхи эго талтай болоод хуваа хичээгч тал руугаа өөрийнхөө орон зай нь цахим орон зайтайгаа холдсон болохоор бодит орон зайд хайрын тухай ойлголт бас нөгөө цахим орон зайнаас авч байгаа мэдээлэлээр дамжсан энэ хөвслөө дотор миний бодож байгаа бүх бодол бас эрээвэр хураавар болчиход байгаа. Ерөнхийдөө үнцэнтэй зүйл гэдэг бол үнэлэмж дотор байдаг. Үнэлэмж байхгүй бол үнц нь өөрөө байхгүй болчихдог зүйл. Тэгэхээр альва зүйлийг үнцэнтэй байлгахын тулд тэрийг дархлаагийн манаж явах хэрэгтэй. Ман чадахгүй байх юм бол үнэлэмж нь алга бол ямар ч бидний өнөөдрийн үнцэнтэй зүйл бидний нүдэн дээр хамгүй үнцэнэггүйгээр үгүй болохыг бид өөрсдөө харахаар тийм цаг дотор амьдарч байна гэсэн. Тэгэхээр бид үнцэнтэй зүйлийг авч үлдэхийн тулд бидний үнэлэмж юун дээр олж төвлөрөх вэ гэх юм бол нүүдэлчтэй соёл дээр л төвлөрөх. Тэрэн дотор бидний олон мянган жилийн үүсэл хөгжилтэй холбоотой Монгол хүний бүтээсэн соёл байна. Хэрвээ бид тэрийг алдчих юм бол Монгол бараг тэр чигтээ үнэт зүйл нь бараг үгүй болно, алга болно. гэж зүгээр дотор. Энэ дотор нэг хайр чинь өөрийнхөө орон зайг барьсан хэвээрээ байгаа. Тэр хайр өнөөдрийн хайраас шал өөрөөр байгаа болохоор өнөөдрийн хайрыг би тодорхойлж чадахгүй. Тодорхойлж чадахгүй нэр. Харин яг нарийн нюансууд холбоосуудыг ингэж мэдэрдэг хүнээс үүнийг яг асундаа гэж дүүнбөр ингээд асар их бодогдоод байсан. Тэгээд үүнийх нэг хоёр уламжлалт асуулт байдгийг. Одоо цагийн гайхамшиг хилээч гамбар бахаа гэвэл та юу гэжлээ? Одоо цагийн гайхамшиг нь технологийн хурд хөгжил, мэдлэг, хэл хязгааргүйгээр орж байгаа энэ технологийн хөгжил биднийг цахим орон зайтай холбочлоо. Бидний бага насанд ирдгээс нь үлгэр домог биччихлээ. Квант физикийн онолоор байж болохгүй үлгэр бүхэнд бодиттой юмсгаар ойлгогдож оргуу хоосон дотор огт оргуу дотор мэдээлэл бол байдаг гэдг нь тодорхой болчихлоо. Өнөөдөр миний ойлгож байгаа бүх зүйл бүгдээр Монголоор тулсан үед сурсан мэдлэгээс бол шал өөр. Би өөрөө орчин үеийн хүн болчихлоо. Тийм болохоор алтай ятгаар дамжуулаад өнөөдөр хүний үүсэл гаралтай холбоотой хүний дотоод
орон зай хүрдтэй холбоотой байгалийн үйлдэл давтамжийг бид хөгжмийн математик тал руугаа судлах гэдэг л та. Хөгжмийн математик тоон аргач тал руугаа хэрэг судлаад аваад үзэх юм бол эндээс өнөөдрийн хөгжмийн шинжлэх ухаанд байхгүй олон мэдээллүүдийг бид угсаатны мэдээлэл тэмдэгттэй холбоод тайлбарлах өргөн боломжууд бас гараад ирж байна. Эгчгээс эгчгийн хооронд хоёр л эгчг байдаг гэж бид ойлгодог бол тэрний дотор маш олон эгчгүүд байдаг гэдгийг дэлхий таньдаг болцсон. Тэр нь юу гэх юм бол уртын дуу дуулж байхад нэг эгчгийн дотор дэлхий дээр байхгүй шуранхаа хийгээд нарийн холбооцлуудыг монголчууд талаар нэг урхан зам төвийн нарыг дуулдаг. Тэрийг Сибелиус бие орчин хөгжмийн ямар ч програм дээр нотлох боломжгүй. Илэрхийлж чадахгүй. Тэр бол зөвхөн тал нутгийн монголчууд дотор байдаг. Маш өндөр хэмжээний эгч хоорондын завсрын квант физик онолоор тайлбарлагдах, тоо ухаанаар тайлбарлагдах, гээс давтамжаар гээлцгийн тогтоож хэлж чадхаар өнөө цагт байхгүй талд ийм өгөгдлүүд байхгүй. Энэ бол үнэхээр бидний гайхамшиг. Гайхалтай. Бүр нөгөө хансан гэдэг шиг аганд нь толтол хариулт авлаа гэдэг үнэхээр сайхан байна. Үнэхээр нэрэл яг тал шигэ тий тэр хязгааргүй хөх тэнгэр шигэ тийм сайхан үйлдэл долгионууд бидэрт мэдэхгүй зүйлсүүд их байна. Гэхдээ яа хараг байхгүй хөх нуруутай тэр эрдэм мэдлэг боловсрал буюу оюун санааг өмнөө барьж ирсэн ухаант өвөгдийн үрс юм болохоор тэрийгэ бид нар чинь цаг үе болгондоо нэгтгэг юм шиг байна. Тэгээд өдөгөөс төдий хөлт асар олон өнгө зовлон жаргал бүхэл зүйлд туулж явж хахад талархал гэдэг зүйл бол хүнд байх ёстой зүйл гэж дүгнэ бодоод байдгийн. Тэгээд талархлын хэсгийг танд үлдээвэл. Талархал нэг өнөөдөр өглөө би нэг юм уншсан байхгүй юу? Тэр болохоор Диважн болон тамийн тухай асуудал байсан. Тэгээд би дотор бодчихлээ. Хүмүүстэй харилцаанд байдаг бүх эерэг сайхан бүхэн бүгдээрээ бурхны юм шүү дээ, тийм ээ? Дотор нэг чинээ дөрөв хэлдэг хайр. Бүх эерэг сайхан бүх энэ орон зай, эерэг сэтгэлгээтэй бүх хүмүүст бас тэгээд дээрээс энэ нийгэмдэр байгаа эерэг ойлголттой юмд шинжлэх ухаанчаар ханддаг хөгжүүлэх сэтгэлгээтэй аливаа эргэжүүлж эерэг талаас харж чаддаг бүх хүмүүст бол үнэхээр талархмаар байгаа. Энэ болохоор өнөөдрийн нийгмийг авч гарах цорын ганц зав. Энэ дээр хэрвээ муу давамгаалах юм бол бидний эерэг байгаад нэмэр байхгүй, бидний бурхан байгаад нэмэр байхгүй юу? Тийм болохоор бүх шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид хувь хичээсэн биш. Сурвалжаа нуусан биш. Монгол улсынхаа эрх ашгийг бодохгүйгээр өөргөө хитэх бодох биш. Нийт Монголын хөгжлийн төлөө бүх судлаачид өндөж хонсох хэрэгтэй байна. Сайхан сэтгэлтэй бүх хүмүүс аливаа хурц муу асуудлуудыг эерэг талаас харж тэр муухайг бүгдийг туршлах хэрэгтэй байна. Энэ нийгэмд сайн бохомд давж гарахгүй бол бид сайн сайхныг алдчих гэдэг. Тийм болохоор ингэж чадахгүй хүмүүст би өнөхөр талархмаар байна гэж хэлмээр байна. Ямар гоё өнцөг вэ? Нэрээ тийш шүү. Үеийн үед цагийн цагтаа тэдгэр хүмүүсийн нуруунд дээр л бид нар одоо ингэж яриад сууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс олон байх хэрэгтэй, сайн түгэж явах хэрэгтэй, сайхан зүйл ярьж аж, гоо сайхан ярьж аж л бид нар гоо зүйтэй, гоо сайхан зүйтээр өгөөл явах ба. Тэгэхээр та маш гоё үнгийг олж хэллээ. Тэгээд тархиндаа байгаа бодлоо гişээ, сэтгэл дотор байдаг тэр нарийн нандин яг мөн чанар байгальтайгаа нийцсэн хүн хоёрын хоорондох холбоосыг ингэж нээн гаргаж ирдэг таны одоо хичээл, зүтгэл, итгэл, бишрэл, өвөг дээдсийнх нь хайрлсан хишиг буян бүх зүйл талархмаар байна. Тэгээд монголчуудынхаа төлөө хийж байгаа соёлоо яг тэр чигээр нь угсаатантайгаар бүх ай саваар нь онгон байгалаар нь онгон хэлбэрээр нь хадгалж авч үлдэх юмсан гэж таны одоо туслуулсан хөлс нойргүй хонсон шүн бол асар их байгаа. Тэгээд тэр хичээл зүтгэлд нь олон монголчуудынхаа өмнөөс, олон гэр бүлүүдийн өмнөөс, олон гадаадд сууж байгаа монголчуудынхаа өмнөөс танд болоод танай гэр бүлд маш их талархаж байгаагаа хэлье. Тэгээд маш завгүй цагаасаа цаг гаргаж ярилцсан танд маш их баярлалаа. Ялалаа.
Ерөөл оршгэ, ерөөлөн шингэхгээ. Тэгээд За хичээнэ. сайхан авраарай. За. Баярлалаа.